Байцааны үйлчлэлтэй та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Бид нар Mobcom албан ёсны хуудасаар зарласан 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалралт тэмцээний бөмбөгний шагналтай уралдааны ялгчийг одоо тодруулах гэж байна. Энэхүү уралдаанаас нийт 4 ялгч шалгарах болно. За уралдааныг бид нар 2018 оны 5 сарын 4-ний өдөр зарласан. Өнөөдөр 5 сарын 21-ний өдөр WooBox сайтаар тодруулсан ба та бүхэн харж байгаачлан яг одоо 5 сарын 21-ний 4 цаг 58 минут болж байна. За энэ уралдаанд хэрхэн оролцох вэ? Mobcom хуудсанд лайк дараад 3 найзаагаа меншнэж ураад энэхүү зүйлийг пабликээр шеэр хийсэн оролцож байгаа тодорхой болно. За оролцогчдоо бид WooBox сайтаар одоо тодруулах. За хажуугийн дэлгэцээр та бүхэн харж байгаачлан уралдааны пост 5 сарын 4-ний өдрийн постноор нийт 321 хүн сэтгэл хөдлөлтөөс маань. За энэхүү 321 оролцогчдоос бид ялгчид тодруулах болно. За ингээд уралдааны ялгчид тодруулах процессыг эхлүүлцгээе. За инфо постод сэтгэл хөдлөлтөөсөн ялгчид тодруулах болно. За хамгийн ихний оролцогчор YouTube нэрт оролцож байгаа гарч ирж байна. За энэхүү оролцоо бид уралдааны бололтыг бүрэн зөв хангасан шалгацгаая. За 1 2 3 найзаагаа меншиж уурсан байгаа юм байна. За энэхүү оролцож байгаа бид нар Facebook хуудасны хөтөлбөрийг пабликээр шеэр хийсээр дүүрсэх болно. За 5 сарын 6-ны өдөр энэхүү уралдааны постыг пабликээр шеэр хийсэн байгаа юм байна. За одоо YouTube нэрт оролцож байгаа Mobcom хуудасны лайк дарсан гэдэг шалгацаах болно. За ингээд Mobcom хуудсаар лайк дарсан байдаг нь харж байна. За ингээд эхний ялгч маань тодорлоо. За одоо хоёр дахь ялгчийг тодруулцгаая. За энэ оролцож маань дахиад тавтагдж гарч ирж байна. Пик хийгээд дахиад оруулах болно. За ингээд одоо дараагийн оролцогчдод шалгаруулцгаа дахиад. За Аякус нэрт орж гарч ирж байна. За оролцогчид бид нар Facebook профайлаар ороод уралдааны болцыг бүр анхаас шалгах зах болно. За энийг найзаа менш хийсэн байна. Хоёр дахь найзаа менш хийсэн байна. За 3 найзаа бас менш хийсэн байгаа юм байна. За энэхүү оролцогчид бид нар уралдааны постыг пабликээр шеэр хийсээс шалгах болно. За та бүхний харж байгаачлан одоо түүний таймлайн дээр орсон хамгийн сүүлийн постууд 5 сарын 2-нд за түүнээс хойш ингээд пабликээр шеэр хийсэн пост байхгүй байна. Тиймээс харамсалтай уралдааны болцыг дутуу гүйцэтгсэн байгаа бол бид нар хасаад дараагийн оролцож шалгаруулах болно. За Бадам чулууны дашны нэрт орж гарч ирж байна. За дашны маань 1 2 3 найзааг меншиж өрсөн байна. За энэхүү оролцож бид уралдааны постыг пабликээр шеэр хийсээс шалгах болно. Сарын гүйлгэж үзээд пабликээр шеэр хийсийг шалгаад дараад нь лайк дарсан шалгах болно. Харамсалтай энэ оролцогч маань бас уралдааны постыг пабликээр шеэр хийгээгүй байна. Хамгийн сүүлийн паблик пост нь 2015 оны 12 сарын 3 гэж харагдаж байна. За түүнээс тийшээ гүйлгэж үзээд уралдааны постыг пабликээр шеэр зааварчлаар энэ шеэр хийсэн маш өнгөрсөн байна. За энэ оролцогчдод бид Mobcom хуудсан дээр лайк дарсан шалгах болно.
пост лайк тарсан байна. Би сая анзаарлгүй хүүхэд өнгөрсөн байна. За ингээд уралдааны 2 дахь ялагч манд тодорч байна. Бадамжуулганы дашнэм. Уралдааны постыг пабликээр ширээгээ сэтгэл 3 мешигээд моб комментиг лайк тарсан байна. За ингээд 3 дахь ялагчийг одоо тодорхойлцгаая. Яа цэрэн тогтох ганц хүмүүс орж гарч ирж байна. За энэ орц өдрөөс мөн уралдааны болцоо бүрэн 100 хагасаас дахин шалах болно. За 1 2 3 нэзээ мешиж өрсөн байгаа юм байна. За энэ орц уралдааны постыг пабликээр шеэр хийгээд шалгах цаах болно. Уралдааны постыг пабликээр шеэр хийсэн байна. За энэ орц одоо бид Mobicom утсан дээр лайк дарсан хэсгийг шалгацгаа. За Mobicom утсан дээр лайк дарсан байна. За ингээд 3 дахь оролцогчоор цэрэн тогтхон ганц бүхэн оролцож тодорч байна. За одоо хамгийн сүүлийн буюу 4 дахь ялагчийг тодорхойлцгаая. За буян дэлгэрийн баатар хэмээх нэртэй оролцож гарч ирж байна. За энэ оролцож бидээс коммент шалгав. 1 2 3 нэзээ мешиж өгсөн байна. За уралдааны постыг пабликээр шеэр хийсэн шалгах болно. За 5 сарын 10-ны өдөр уралдааны постыг пабликээр шеэр хийсэн байна. За энэ пост өдөр Mobicom утсан дээр лайк дарсан шалгав. Яа Mobicom утсан дээр энэ лайк дарсан маань та бүхэн харж байгаачлаа. За ингээд 3 дахь оролцогчоор буян дэлгэрийн баатар 4 дахь хамгийн сүүлээс буян дэлгэрийн баатар бидний оролцож тодорч байна. За энэ оролцож маань яцгаа меншиж өрөөд постыг пабликээр ширээгээд Mobicom утсаар лайк дарсан байгаа. За энэ 3 дахь ялагч маань байгаа. За цэрэн тогтох ганц оролцож маань байна. За Бадамжуулганы дашнэм нэртэй оролцож маань дараагийн ялагч болсон байгаа. Ялагчаар төвөт мөнгө тодорсон байна. За энэ хүүд өөрөө оролцож байгаа бүгдээр уралдааны постыг 100 хангасан байна. За ингээд хөдөлмөрийн дэлхийн аврах шалтгааны бөмбөгийн шагналтай уралдааны 4 ялагчтай баяр хүргэе. За та бүхэн яг одоо хөдөлмөрийн дэлхийн аврах шалтгааны урамшуулалд оролцож амжааг бол Mobicom дата багц эсвэл roaming дата багцыг худалдан аваад мөн 1500-ийн тэгээд 550 долларт FIFA гэж хэлж оролцоод ялагч болох боломжтой. 2015 сарын 26-ны өдөр ялагчийг тодруулах болно. Та бүхэн урамшуулалд ихтэй оролцоод ялагч болоорой.